Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 41 дэх бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр дасгал хөдөлгөөн хийж байхад одоо яг зөв хийх арга барил, техникийг нь зааж өгдөг одоо багш нар. Тэгээд тэр одоо арга барилаа бичлэгээр байна уу? Яг анги танхимд зааж гин үү? Хамгийн гол нь одоо тэр дасгалаа хийж өөрийгөө сайжруулах гэж байгаа тэр хүмүүст яаж хийвэл зөв бэ? Булчингаа одоо яаж мэдрэх ёстой юм бэ? Хаана юу нь одоо мэдрэгдэх ёстой? Тэр болгоныг нь яг нэг бүрчлийн хэлж өгдөг багш нарт одоо талархаж байна. Ингээд ерөнхийдөө бол заримдаа ингээд бичлэг ингээд хараад дасгал хийх гэж байхад яг одоо өөрөө ингээд дагаад дуурайгаад хийлээч гэсэн бас яг аль булчин дээр нь жингээ хаана тавих уу? Одоо ямар үед нь амьсгалаа гарах уу? Ямар үед нь амьсгалаа одоо төгсчих үү гэдэг ч юм уу те. Тэрийг бол яг бичлэгээс хараад бол мэдэхгүй. Хамгийн гол нь тухайн багш яг тэр дасгалаа хийж явах үедээ тайлбарлаж өгсөн тохиолдолд бид мэддэг. Тэгээд зөв одоо дасгалаар одоо хийснээр хамгийн гол нь би одоо зөв хөгжин, булчин ч гэсэн зөв хөгжин. Тэгээд юмаа зөв суураа ингээд авчнаа гэдэг чинь хамгийн том амжилт гэж би бодож байна. За ямар ч байсан гоё ингээд хичээлээ энийг бүрчлэн ойлгомжтой хэлээд яг юуг анхаарах вэ? Ямар булчин мэдрэх вэ гэдгийг одоо заадаг энэ спортын багш нартаа баярлалаа гэж хэлье. 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.